Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд. Тэгээ одоо өнөөдрөөс бас бид нэр Шинэ Зеландаас янз бүрийн шинэлэг технологиудыг бас нэвтрүүлж байна. За түүний нэг нь бол одоо бас энэ усанд оруулах буюу хэрлийн тэхийн төхөөрөмж байгаа. Тэгэхээр одоо уламжлалт аргаар бол бид нэр ингээд тал газар баан ухаад тэгээ тэндээ 7-8 тонн ус хийгээд за тэрийг янз бүрийн химийн одоо хэрлийнэ хийгээд маш олон хоноо хийдэг. Тэгээд сүүлд нь орсон хонь нь бас хүний орсон хоньны бохир усан дээр орох дургүй байдаг юм асуудлууд байдаг. За тэрийг бол бид нар энэ шинэ угаалаг төхөөрөмжөөр шийдэж гисэн байгаа. За энэ шинэ төхөөрөмж маань өдөрт одоо жишээ нь тэр тонны савтаа усаараа нэг усаар 600-аас 700 хонь туслах боломжтой ийм төхөөрөмж байгаа. Тэгээ одоо та бүхэндээ бас энэ төхөөрөмжийг хэрэгжилж үзүүлье. За энэ төхөөрөмжний маань давуу тал нь юу гэхээр бид нар малчны хотонд нь аваачаар шууд хашаатай хоньноос нь ингээд гүйлгээд угаач болж байгаа. Одоо энэ дээр бид нэр жишээ болгоод энэ жижиг хашаад зарсан байгаа. Тэгээд энэ төхөөрөмж маань одоо хашаанд нь хэрэгцсэн хоньудаа оруулаад энэ хоолоогоор гүйлгээд тэр төхөөрөмж маань бас ус хэмнэлттэй учраас дотроо сенсортэй, туяа сенсортэй тэрний яадаг гэхээр хонь оронгууд даралтай усаар дөрвөн талаас нь цацаж өгдөг байгаа. Тэгэхэд хамгийн давуу тал нь юу гэхээр хонь хэрлийндэд гараад ирэхээр 2 чихээ сэгсэрдэг. Тэгэхээр энэ маань бас Монгол хонь дээр таарж яана гэдгийг бол бид нар баталсан. Одоо эндээс гүүгээ гарсан хонь бол 2 чихээ сэгсрэх ёстой. Тэгэхээр сэгсэрж яана гэдэг маань бүтэн баанд орсон байна гэсэн. Энэ хоньыг ер нь хэрлийн тэхийн ямар давуу талтай юм бэ гэхээр одоо өнөөдөр бид нэр зах зээлд гарч байгаа хоньны нэхээ үнэгүй болцсон байгаа. Хоньны нэхээ үнэгүй бол нарийн шир үнэгүй болно гэдэг нь яаж байна гэхээр одоо шалц хуулц маш ихээр үржээд хоньны нэхий арсыг маш их гэмтээдэг учраас хоньны нэхий одоо ингээд нэхий буюу одоо арснууд үнэгүүдэд байгаа. Тэгэхээр малчид маань жилдээ дор хаяж 2 удаа хэрлийн тэх шаардлагатай байдаг. Тэгэхээр одоогоор бол нөхцөл байдлаар бол тийм боломж байхгүй. Тэгэхээр бид нар тэр боломжийг шийдэхийн тулд энэ зөөврийн угаах төхөөрөмжийг авчираад одоо айлынх нь гадаа хотонд нь хавьж 1000 хоньыг одоо өдөрт нь одоо 2 тонн усаар угаах ийм давуу талтай байгаа. Тэгээд та бүхэн маань бас энэ төхөөрөмжийг сонирхож үзээгүүл бас бидэнтэй холбогдсон энэ төхөөрөмжийг мэдээллийг авч болно.